Улаанбаатар хотын Туул голын савд байрлах түргэний голын балгасыг зарим судалгаанд Монголын нууц товчоонд дурддагдсан Ван хааны ордон, харин зарим судалгаанд Хятад улсын үед хамаарах Хэрэм хэмээн олон өнцгөөс таамаглаж ирсэн. Энэхүү ойлголтыг илүү тодруулахаар өв соёлын голомт төслийн хүрээнд түргэний голын балгаст орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлах судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Энэ явцад ихэвчлэн барилгын чимэглэл, барилгын хийц бүтээврийн үлдэл хэсгүүд олдсон байдаг ба эдгээрээс хамгийн эмзэг боловч сонирхолтой нэгэн олдвор нь Монгол бичгээр бичсэн үйсэн судар юм. За анх судрын хэсэг олдохдоо бол тухайн барилгын төв хэсэгт тэгээ ерөнхийдөө 7-8 жирхэг жижиг хэсгүүд олдсон. За эдгээр хэсгүүдийг бол бид нар бол тухайн үед баримтчууд битүүмжилж аваад шинжлэх ухааны активын археологи үргэлжлэн дээр бол сэргээнд суулж үзсэн. За ингэхлээр бол энэ дээр бол энэхүү судар номын хэсэг бол 7-8 хэсэг байсан боловч одоо сэргээнд суултын үр дүнд бол 11-ийг харьцах 7 см-ийн урттай жижиг судрын нэг хуудас болох нь тодорхой болсон. За энэхүү судар бол үүсэн дээр бичсэн хар ихээр монгол бичгээр бичсэн судар байна. Уг үйлсэн дээрх бичгийг уншихдаа жил бүрийн малтлагаас олдсон жижиг хэсгүүдийг эвлүүлэн үр дүнд нь нүүр талдаа 7 мөр, ар талдаа 6 мөр бүхий бичээстэй бүтэн судрын хуудас болгон сэргээн засварлаа. Одоо малтлах судалгааны явцад Монголын түүхэнд маш чухал олдор олдсны нэг нь бол бичгийн соёлын дурсгал байна. Яг тэгэхээр Монгол орнд сүүлийн 30 жил хийгдсэн энэ малтлах судалгааны явцад ер нь бичгийн дурсгал маш цөөн илэрсэн. За Булган аймгийн Дашинжилэн сумын нутагдах Харвахын балгасаас олдсон бичиг дурсгалын соёлын дурсгалыг иш тооцвол ер нь бол одоогоор ийм хэмжээний ер нь бичиг дурсгалын соёлын маш ховор олддог. Тэгэхээр Бөхөг түргэний голдох хийдийн балгасаас олдсон энэ дурсгал бол Монголын бичиг соёлын түүхэнд маш ховор үн цэнтэй ийм алдар олдсон гэж үзэж байна. За ер нь бол баримтын хувьд бол нэлээд бүдгэрсэн нэлээд олон жил газрын дор байж байгаад гарч ирээд анх гарч ирсэн үнэс юм бол олон удаа нэлээд бүдгэрээд нэлээд онцгой бэрхтээ болсон зарим өгөөд би. Гэвч эндээс бид нэлээд өгөөдийг сонгон аваад энэ бол за буян үлдсэний тост ийм ач тус нь өөр нэрнэ гэсэн ийм утга санаатай хэд хэдэн өгөөдийг баримжаа өгөөдөр нь нэлээд тодорхойлж байгаа. За үүнээс үндэслээд бол ер нь бол энэ бурхан багшийн эртний нэгэн сургааллын орчуулга байна гэж ингэж дүгнж байгаа. Ерөнхийдөө бол бид нар энэ тухайн туурийг бол байгалийн шинжлэх ухааны аргаар онцгийг тогтоосон. Онцгийг тогтоохдоо 16 дугаар зууны толбогц холбогдно гэдгийг бол шинэ судалгаа тогтоочод байгаа. За энийг бол батжуулах ахаад нэг олдвор саяны өвөнд дурдсан үүсэн дээрх судар байгаа. Ерөнхийдөө 16 дугаар зууны үед бол Монгол нутгаас бол 2-3 газараас бол үүсэн судар номын хэсгүүд олдсон байдаг. Тухайлбал Булган аймгийн Дашинжилэн сумын нутгад Харвахын балгаас Увс аймагт байдаг Тавхчин улаан зэрэг газраас бол үүсэн номын хэсгүүд ихээр олдсон байдаг. За тэгэхээр ерөнхийдөө 16-аас 17 дугаар зууны үед бол үүсэн дээр монголчууд судар номоо хийлдэг тийм олон жил байсан гэдэг нь бол археологийн олдвороор бидний тогтоосон он цагийн хүрээнд бас ижил олдвор Улаанбаатар хотын түргэний голын балгасаас олдсон нь бол бидний археологийн судалгааны дахин батжуулж байгаа юм аа. Иймэрхүү өв соёлын голомт төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд түргэний голын балгас нь 13 дугаар зууны үеийн Ван хааны орцтой холбогдлоггүй бөгөөд байгалийн шинжлэх ухааны аргаар тогтоосон он цагт үндэслэн 15-аас 16 дугаар зууны үеийн сүм хийдийн дурсгал гэдгийг тогтоолоо.